Зохиолч Эстинүү Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 13 дугаар хэсэг. Сүүлийн 2-3 өдөр бараг л унтаж чадаагүй болохоор Бэндэр амархаар шидэн замын хажуу руу гарч зогслоо. Харин булгаа сэргэг байсан тул замдаа зогсохгүйгээр шидэн цааш явжээ. Өндөр настай аавыгаа айлуулах хурдан хот руу оруулж гэртээ хүргэе гэж бодсон биз. Тэргэл хүүгээ авч үлдэх гэсэн ч өвгөн зөвшөөрсөнгүй. Тэгээд ч байлчмаа цуг яваа болохоор тэргэл санаа амарч хоцорчээ. Бэндэр тун их ядарсан бололтой дэрэн дээр толгой тавимагцэл жигдхэн хурхиран унтаж нойр хулцсан тэргэл хайртынхаа ханхар цээжинд наалдан бодол давтан хэвтлээ. 3 жилийн шаналлат амьдралаасаа холдож байгаа ч дэмчиг довчин хоёр араас ирвэл яах ёстой вэ гэж толгоогоо гашилгана. Уг нь 1 сар л тисчгсэн бол гэрээ дуусаж хэл амгүй харих байсан. Гэрээ гэдэг нь угтаа 50 саяыг төлж дуустал 3 жил довчонтой амьдрах, баяр энэ хугацаанд засварын газрыг ажилуулах гэх мэтийн хэдэн зүйлийн тохирол юм. Мөн тэргэл довчин хоёр бие биендээ дасаж хайртай болвол албан ёсоор гэрлэх. Мэдээж тэргэл хайртай болох нь бүхэл улам дургүй болсон. Жил орчим эхнэрээ сахиж халамжилсан довчин сүүлдээ залхаад гадуур тэн мөрөдөө тоглож авгаа хүүхэн эргүүлдэх болсон нь бөөн завшаан болжээ. Харин гэрээний хугацаа дуусахаас өмнө тэргэл зүгтаасан тохиолдолд довчонтой гэрлэх ёстой гэж заасан болохоор яах учраа олохгүй шаналсаар байгуулээ. Бэндэр болоод түүний аав эгчийнх нь хамгаалалтанд орсон ч дэмжих тун осолтой хүн болохоор маш их айж байв. Тэргэл бодолтой омбон хэр утсын бөө мэд Бэндэр сэрээд хайраа чи унтахгүй мүү? Юунд санаа зовов? Найр хүрдгүй. Дэмжиг араас ирэх нь тодорхой. Тэгвэл яах вэ? Жохон айц дөрөд бах юм. Гэхэд Бэндэр үндийж ирээд тэрглий тэрэн үнснээ. Та хоёрын тэр гэрээгээд байгаа зүйл чинь үнэхээр утахгүй юм. Хүн өөрийн хүслээр амьдрах ёстой. Хинэгний барьцаанд биш. Манай хүргэн ах мундаг хүлч хүн би. Ганц гаргалгаа олоод л өгнө. Санаа амар бай. Гээд шунаглан озож хөхөвч дотоожийг нь тайлж эхэллээ. Гэнэт уужирч орхисон тэрглийн дур хүсэлд орхноо дөөгдөн Бэндэр рүү зүтгэн чилгэр сайхан хөлөө алцайн сэргэр хөхөөрөө цээжийг нь түрэн тунчиг удсангүй шалт паддуу хадан гиншин өглөж гарлаа. Цацарлаас сонссон зүйлдээ итгэж чадан байсан ч заяа хүү тэр дороо шилдэг хүмүүсэд удан далайг болон ойр дотных нь хүмүүсийн хяналтанд аав. Илүү дотоо хөдөлгөөн анзаарагдвал надад мэдэгд. Хүн барьцаалагдсан байж болзошгүй. Маш хянуур сэжиг ахуулахгүй ажиллана шүү гэж тушаалаа. Олон жил ирсэн тэр охиныг далай үнэхээр алхаар шийдсэн гэж үү? Зөвхөн өв хөрөнгнөөс болж хүн ална гэдэг тэр тусмаа төрсөн дүүгээ. Үнэхээр санаанд ч багтамгүй юм. Далайг эдэм мөгний шунал ихтэйг сайн мэдэгч ийм харгас гэж үнэндээ бодсонгүй. Ухаалаг бас үзэгсэлэнтэй цацралыг бэрээ болгочход хичнээн их баярлсан билээ дээ. Гэтэл далай цацрал хоёрын харилцаа хүнд ирээд байдаг. Эцэст нь дүүгээ хүртэл алхаар шийдсэн гэж бодохоор үнэхээр итгэж чадахгүй байв. Заяахуу хүмүүстэй мэдээлэл өгөн гэртеж харж эс чадан өрөөндөө байж чадан холигсоор. Далайгийн гол хамгаалагч нарын нэг алдрыг цацралтай хамт явагдуулаад тэгвэл энэ бүхнийг алдар хэлсэн болж таарлаа. Чухам яагаад? Тэр утсаа шүүрэн хинэгэнтэй яран алдрын талаар хангалттай сайн мэдэж авлаа. Эцэст нь далайд хулгаалагдсан халиуна гэх тэр охин алдрын найзын эхнэр болохыг мэдэв. Халиуна 3 жилийн өмнө далайтай унтсныг хүртэл мэдэж. Бурхан минь гэж. Хэмээн дуу алдан сандал дээрээ лагхийн суусан заяа хүү. Тэнэг новшчин төрсөн дүүтэйгээ унтчихсан байна штэ. Тэгээд л алах гэж. Ёстой нэг новш юм аа. Хэмээн дахин бохимдон өглөж сууснаа. Утсаа шүүрэн. Далай одоо болтол өрөөндөө байсаар байна уу? Наадах чинь шүүн дунд хөдлөж магадгүй. Алдаж болдгоо юм шүү гэж анхааруулад ёрн л өөрөө очие
гэж шийдэн жолоочоо дуудав. Жингинүр хоолойд халуунаг ноцон дайрч хормойгийн сөхөн ичгүүртэлдээ суглан луун чиглүүлэн баргал дүржиг шахан зүтгэн. Гараа ардаа хүлүүлж нүдээ болгож амандаа альчуурч хүлчгсэн халууна хамаг хүчээрээ эсэргүүцэн ноцолдож салтаагаа хавчин мунаг гэрийн шодойг оруулахгүй гэж хэрдээлэх тэмцэлдлээ. Альшгүй амныхын чихээс молтрон унсан тул "Хөөе тэнийг хармаалаа. Далай ах чамайг зүгээр өнгөрөхгүй шүү" гэж байдаг чадлаараа барь хэрв. Далайгийн харгас хэрцгий занг сайн мэдэх Жингинүр хоолойтын зориг мохов бололтой эргэтнээ бадлан суух зураа. За би тоглосон. Чи зүгээр л тонгоогоод харуулж бай. Ах нь бүр тисэхгүй нэ гэж айхиллаа. Хүчин дүүснээс нь энэ дээрээ гэж бодсон халууна доош тонгойн бөхсөө оцоолгоход Жингинүр хоолойд түүний салтаа руу ширтсэн чигээрээ эргэтнээ годгодуулан дур ханаж орхилоо. Хүнд хэлвзээ хогчин шүү гэж ичгүр дүүлдэл гаргасандаа бандсан Жингинүр халуунагийн өмдийг татаж аманд нь алчуур чигэж орхиод гарч чадав. Эрг умаал аим ханавш гэж бодон зүрхээ чангалан айцаа даран тайвшрах халуунагийн хархан нүдэнд эрэхгүй нулимс гялтганаад ирэв. Эдэн цаг болоод ч байгаа юм бөө мэд. Халууна нулимсаа урсган дангиндэл хүлэгдсэн гар нь бадааран биеийн чилэн тунчих тухгүй удтал сов. Гэнэт машин дуугран хүмүүсийн алхаа болоод яриа сонсдон тэр дундаас хаалга хурдан онгойлго гэх захирингуудуу гарч төлхүүр шажганлаа. Энийгэн өрөөлөө алхасаар ирснээ цамцыг нь доош болгон баруун мөрлөө нь удтал харснаа. Нүднийх нь болтыг ав гэж тушаав. Халууна гэрэлтэй өрөөнд дасаж ядан нүдэн анивчиж хэсэг зогсоод өмнөө далайг байгааг олж харав. Намайг таньж байна уу? Тод чан гатлаа 100 холоогоор асууж байна. Халууна дуугүйхэн толгойд оглоо. Далай хэсэг чимээгүй сууснаа. Чи бид хоёр ийм хувь тавилантай хүмүүс байж. Энэ дэлхийд хоёулаа зэрэгцэн амьдрах учиргүй. За дүү минь баяртай хэмээн үл ойлгогдох юм бовдонснаа. Санчраа ороод ир гэлээ. Өндөр бедрум биетэй лагс зузаан ир. Яасан бэ босоо гэж уншаадуу хоолоогоор нам дуугарсаар ороод ирэв. Далай нүдэ анивчуулан ирсэн хүн маань энэ байна. Чимээгүй дуусах гэж тушаахад санчир халааснаас нарийн шидэмс гарган гартаа атгаад халууна дойртон хоолойг нь баймилж эхлэв. Алдар ирэхээс хоёр шөн дунд хүртэл санчирын оргондог газруудаар эргэлдэн байдаг чадлаараа ирсэн боловч халуунаг олж чадсангүй. Ирэхээс хөмхийгээ 100 шүдэ дажигнуулан ааландаа мөнөө шиг бүгдийг нь ална. Хідэн халдар төргөнөөс олж хүний аминд хүрэх гэж эмэн уурлан уцаарлаж байв. Чи тайвшир хий бухимдаад яах вэ? Хотоос гарсан бололтой. Одоо заяа хуугаад л найдах үлдлээ. Алдраа. Тэр чин далайгийн өрөөсөн дугуй штэ. Яах вэ? Би халуунаг олмоор байна штэ. Эсвэл далаа навшиг очиж алах уу? Тэгж болохгүй. Цаадах чин уурандаа юу ч хийж мэднэ. 50 хүлээ. Гэж алдрыг учирлаж зогсдол удсан дуугарч цацрал залгажээ. Заяах бах далайгийн араас мөрдөөд явж гин гинэ. Нөгөө бүсгүйг хотоос гадна хаа нэгтээ нуусан бололтой. Ач дүүгийнхээ муу санааг мэдсэн болохоор заяах бах явж зүгээр өнгөрөхгүй. Ашгүй дээ. Чамд баярлалаа. Чи намайг ирээд авчгааж хаанхай гэрт айц хүрээд байж болохгүй байна. Гэд цацрал уйлж байгаа бололтой нусаа татан тагуулчихв. За би яваад очие. Чи 10 минутын дараа зам дээр гараад ир. Хамгаалагч нартаа мэдэгдэв дээ. Гэд алдар уцаа таслаад эргэсэ. Халууна аврагдах нь далай хотоос гараад явсан. Заяа хуугаа араас нь мөрдөж байгаа гин. Тэгвэл хоёулаа ч гэсэн явъя л да. Хаашаа гэж явах вэ дээ? Чи баяр угаанд очиод тэднийг тайвшруулчих. Надад нэг ажил гарчихлаа. За би явлаа шүү. Гэд машиндаа суулаа. Ирэхэс сая нэг юм итгэв бололтой алдрын араас далсаар хоцров.
Тохирсон газраа цацрал ирчихсэн зогсох бөгөөд гудамны гэрэлд өндөр гойлог биеийн тодрон их л үзэгсэлэнтэй харагдана. Далаа новшоос одоо л халиунаг авдаг цаг. Хэмээн өшөрхөн бодох алдар бүсгүйг суулгаад шууд буудлын руу давхилаа. Ганцаардаж гунигэлсэн цацралын хүсэлж гисэн яг ийм гэдгийг сайн мэднэ. Тэд буудлын өрөөнд ормогцол тас төвөрлцөн озолцож хувцаа яаран тайлаад орлоо зүтгэжээ. 13 дугаар хэсэг төгсөв. Эдред амьдрал 2 дугаар бүлгийн 14 дугаар хэсэг. Тас харанхуй шөнө нам гүм ноёлсон анирч мегийн дунд замаас гарч зогссон машины бүхээгт хайртайгаа тас төвөрлөлтөнд хэвдэх тэргэл тунчиг жаргалтай байлаа. Чамайгаа олох гэж л, чамтайгаа уулзах гэж л, чанга хатуу амьдралыг чадлаа бартал зүтгэжтэй. Эмээн бодон дөнгөж сая биндрээсээ гайхамсайхан таашаал аваад хөлөрсөн биеэ сэврэн нөв нүцгэн хэвдэж буй инэ. Бэндэр ядарсан бололтой жигдхэн амьсгалан туйлын 50 унтна. Түүнийхээ өтгөн хар хөмсөг цагаан царай хүдэр сэжиг ширтэн машины бүхээгтэл аз жаргалаа олсон доо би хэмээн тэргэл шивнэж сорцгийн өндөлцөх бэндэр юу гэсэн бэ хараа унтахгүй мө? Жаргалтай автаад нойрч хүрэхгүй байна. Чи минь унтаа унт. Бэндэр гараа явуулан тэргэлийн ууцаар тэрснээ доошлуулан элбэж өвгзөг хонгыг нь базалснаа. Чиний минь би яасан сайхан юм бэ? Үнэхээр дургулам юм. Өгс том гэж үү? Гэд тэргэл инээхэд би энэ чинь харьцаа үнэхээр гайхалтай. Би бүр шунаж дурлаж байна. Гэд өхрүүн зүтгэн давчийг нь шимэн үнсэж гараа улам доошлуулан бурхан ямар гоё юм бэ гэж хоёул уулга алдан шивнэн хайрандаа өмбөн жаргацгаав. Эмзэг төрхөн би цэвэрхэн зөөлөн арс атганд багтам нарийнхан бэлхүүс шулуухан хөлгээд өгцүүлэн сэтгэлд нийцэн өгтлээ сэрэлтэж орхисон алдар дараа дур ханах дөхөн тэвжээр алдагдаад ирэв. Яна тавьхан гэж алдрыг амьсгаад нь шивнэхэд цацрал морилзэн тийчгэнэх зураа. Тиг би юм уучхан. Цацралын нүдэнд нулимс мэлтэгнэн анх удаал чин сэтгэлээсээ секслээ. Хүсэл маань биеллээ. Чамд баярлаа. Химэн шивнээд мэгшин уйлахад алдар сандран яасан бэ? Юу болов? Алив тавшир. Гэд тас дэврэн үнсэж нуруу уцыг нь элбэн таалав. Цацрал хэсэг уйлснаа жоохон тавшир бололтой. Би далаагаас салнаа. Хайргүй хүнтэй амьдарснаас үгсэн минь дээр. Алдарч тун дуртай дэмжин зайхан монгол залуутай амьдар. Хятад хүнээр юугаа хийх юм гэд хэлчихв. Цацрал гайхширан зог тусаж юу? Хятад гэсэн үү? Үний юм уу? Гэд алдрыг ихцлэн ширтжээ. Ингээд үхдэг юм бэ чи? Яагаад? Гэж бодон эрхэс нэг настай хүүх хоёрын дур тэрхэн зур сэтгэлтэн тодрон нүд нь харанхуйлах шиг болох үед гадна хүмүүс шуугилдан пид пад хэмээн зодолдох бас ёолон орилолдох дуу хадаж өрөөнд хүмүүс ороод ирэх шиг болов. Гайхаж алмаарсан далай хэмбэ гэж орилон өөдрүү хартал авга ах нь хамгаалагчтай дагуулсаар ороод иржээ. Далайгийн царай хувьсгийн далдчтал уурлаж хүрлийдсэн заяа хүү гартаа барьсан хулсаар тас хийтэл ороолгоод чээ чинь яаж байна? Төрсөн дүү чинь шүү дээ ичгээд халиунаа руу сандран гүйж очлоо. Хамгаалагчд нь санчрыг тэр дорн цохиж унгаагаад гавалжхав. Заяа хүү юун түрүүнд баруун мөрийг нь шалгаж үзээд мөн хэмээн ихэд баяртай дуу алдан халиунагийн нүдний болтыг тайлан аманд чигсэн даавууг нь аваад охин минь одоо зүгээр битгий гэлээ. Халиуна чухам юу болоод өнгөрснийг огтхомж ойлгосонгүй. Бөмбөгөнтөл жижрэн та нар цагдаа юм уу? Ирэхс хаан байна гэж сулхан дуугаар шивнэв.
Заяахүү дөлгөөхөн нэмсгэлснээ. Охин минь, би авга ах чинь ээ. Бүх юм сайхан болно гэснээ удаа өгөөд эрхэс рүү залга. Одоохон хот руу явцгаая гэчгээд хамгаалагч нартай хандан энд байсан залууг оруулаад ир. Халиунаг минь яасныг асуу. Би яагачгүй сайн харсан гэж бачимдан хашгирах булаа залууг жингэнсээ хоолоогоор нь таньчихсан халиунаа харцандаа хорсол зэвүүцэл дүрлзүүлэн гач навш өмхий гахаа гэж орлоод улаан нуурлын нулимж орхив. Юу болсныг сайтар ойлгосон Заяахүүг эрмэх төдийд хамгаалагчд нь жингэн нүрийн гарыг удагмошгон орилуулсаар гарч одов. Заяахүү юу ч дуурсангүй, юу ч асуусангүй. Халиунаг машиндаа суулган давхиж одоход хөлсөн чихарч нүдэнд бүлтгэнэх далай. Новш гэж хэмээн хараал урсган багтарч өгөх шахсан хүн үлджээ. Халиунаас санаа зовон унтаж чадалгүй хонцгоосон баярын гэр бүл одоо эрхэс альмаа нарыг утасны дуудлага цочоож бүгд сэртгэхийн үнэлцв. Эрхэс яран утсаа аван байна уу? Халиуна чи зүгээр үү? За. Ашгүй дээ. За. Харин одоохон яваад очио гэснээ утсаа таслан угсхийн босоод халиуна олцсон байна. Бүх зүйл зүгээр гин би очлоо гэчгээд хар хурдаараа гарч одлоо. Бүгд санаа амран уужирч жоохонч гэсэн нойр авахар хэвцгээв. Инглэн баруун хаягаар газар ор засан альмаагчээ энд хэвтэрээ. Тэлмэн ах орон дээр унтах уу гэсэн авч өөрөө баруун орон дээр гараад хэвтчихв. Баяр бадам хоёрч ядарсан бололтой чимээ тасран хур хэрцгаана. Тэлмэн хулгаж дээл нумран альмаагийн хажуугаар хэвтэхэд инглэн гэрэл унтраачав. Альмаагаас нээхгүй англин мөнөр үнэртэн амьс хаадах нь хүртэл сонсогдож тэлмэн яхаа мэдэхгүй оволзон цохилцох зүрхээ чагнан хөвцээр байлаа. Эрхүү шигчмэд гэсэндээ альмааг хөргөн эргэж хөнжлөөрөө тэлмэн хуччаад чичирсээр дөгчээ. Тэд баргал зүрхээр ярилцсан багаар ойртсоор гар хатгалцсан тас төврөлдөв. Альмаагийн хадуу бомбгор хөх цээж гжигдэн хөлн шүргэх бахархал нь чимчигнэн хатуурч эхэлмэгц ичиж оргисон тэлмэн хойш болон зайгаа авах бүр ойхон даган шахсаар байлаа. Хайрандаа бэлурах шинэхэн хосууд өөр нэгэн ёр бусын таата мэдрэмжинд автан зөөрлөшгүй сайхан мөрөөдөл домбон төдөдөлгүй зүү орох зайгүй тас тэрэлтлээ. Би чамд хайртай хэмээн альмаа их л зориглож хэлэх бололтой төгдрэн шивнэхэд тэлмэнч гэсэн би ч гэсэн чамд хайртай хэмээн итгэл төгс хэлэх зур зөөлөн булбраа уруулнууд нь хоёр талаас нийлэн үнсэлцэж эхэллээ. Агас өхөөстэй өрхөөр үүрийн гэгээ тусгана тун удахгүй шинэ өглөө эхлэхийн дохиажээ. 14 дугаар хэсэг төгсөв. Эдрээд амьдрал 2 дугаар бүлгийн 15 дугаар хэсэг. Бүх зүйл сайхнаар эхэлснэд мэдмэгц цацрал гэрлүүгээ яран явж алдар нам унтсаар үлджээ. Өнөөдөр амрах хэрэгтэй. Бараг өд хүртэл унтаж оргисон алдар маш их өсчихсөн сэрэв. Шүршүрт орчхоод ховцлоод суудал Сүмбэгийн эхнэр уянгаа уцтаж бичлэг хаана өгөх вэ гэж асууж байна. Найз охиныг нь эзэмдсэн далайгаас баргал хариугаа авчихсан гэх ойлголт төрөөгүйч энэ явдалд эмзэглэж авсан алдар цацралтай унтчихсан болохоор нэг сайхан уужирч орхисон байжээ. Гэтэл Сүмбэгийн эхнэр залгасан нь бас л адын бодолд автуулж орхив. Би шөнө ажил ихтэй унтаж чадаагүй. Буудалд амарч байна гэж санаагаа цохиулах гэд уянгаа өө тийм үү би аваачаад өгье хаяга гэжээ. Замаараа ганц шилэм бас хоол аваад ирэх боломж байна уу гэд цаадхан дуртай зөвшөөрч алдарч тэр дороо шинэ өрөө авчхаад хүлээж судал уянгаач хүрээд ирэв. Насанд хүрээгүй мэд харагдах уур бахтай уянгаа өөртөө дэндүү зогсон хувцас өмсчээ. Тэрэглээ салснаас хойш эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй шахан байсан алдрын доторх араатанг
цацрал сэрээж орхисон болохоор хуйлд тачаал аимшигтай хурч байлаа. Бичлэг хадгалсан флашийг аваад хоол идэх зураа утсандаа холбон үзэж суусан Алдар үнэхээр чухал мэдээлэл байна. Далайг унгаахад хангалттай. Баярлалаа гэд инээмсэглэхэд уянгаа за болж дээ. 50 сайхан амьдрахаас өөр хүсэл алгадаа. Сүмбэ хизээ ирэх вэ гэж царайчлан асуув. Удахгүй бах. Чи яараагүй бол хамт жаахан уух уу гэхэд яарах ч юу байхав. Хүүхдүүдээ хүнд харуулад үлдээч гисэн. Өөр ажиллаж одоо алга. Алдар архиа хундаглан уянгад өгөхөд таны ач тусыг бодоод 3 хундгал тогтоочхъя. Тэгээд явъя да гэд уучхав. Алдар гинэтхэн бүсгүйг маш их өрөвдөн ундаж хөвдөх бодлоо таягдан хаяж орхиод за тэгдэ. Хүүхдүүд дээрээ очихгүй бол болохгүй. Тэд шил архийг их тал хүртэл уусны дараа Алдар за би унтаж амарлаа. Чи явдаа гिचгээд орлогоо очоод хэвтчихв. Уянгаа хэсэг тэнгэлзэн сууж байснаа зөөлхөн гიშгэлсээр гарч хаалгаа аяархан хаах сонсдон таг чимээг боллоо. Шаал дэмий өрөө авч. За байж дуудлагаар хүүхэн юу лээ гэж сэрэлтэн бодож хэвттэл хаалга дууран уянга буцаад ороод ирэв. Алдар унтагч болон чимээгүйхэн хэвтэж байтал чармай нүцгэрчгсэн жижирч салгансан уянга намайг уучлаарай. Танд иллэг хийж өгье гэсээр өөрт нь ороод ирэв. Улаанбаатар руу орж ирсэн Бэндэр Тэргэл хоёр том машинаа зогсоолд тавьж байтал Булгаагийн нөхөр тэднийг авахар хүрээд ирлээ. Машин суусны дараа Бэндэр аха та миний хэлснийг судалж үзв үү? Тэргэл маань бүр санаа зовоод болтгоо. Судалсан. За би товчхон хэлье. Тэр дэмжиг гэж хүн банкнд ямар ч зээлгүй. Танаа газар барьцаанд байхгүй. Зүгээр л худал хэлж. Та нарыг ашигласан байна шүү дээ. Тэргэл маш их гайхан банкны ажилтан. Бат сайхан уу? Тэр л уурчин хувьдаа банк бустайл юм байна л дээ. Өмнө нь банкнд ажиллаж байгаад их хэмжээний авилга авсан хэрэгээр бараг л шоронд орох шахчихсан амтан. Саяхан танаа дүү инхлэн хүчрхийлэх гэж оролдоод цагдаад баригдсан. Юу? Яасан гинэ? Дүү маань зүгээр үү? Зүгээрээ. Ёстой сэргэлэн охин байна лээ. Бат сайхны санаа гадарлаад уудсандаа бичлэг хийгээд авчихсан байсан шүү. Тэр нь хөдөлшгүй нотлох баримт болсон. Дэмчгийн гар хөл айхтар урт. Тэр бат сайхан хамсаад нь махна. Гэж Бэндрийг хушуу нэмэхэд хүргэн ах нь одоо тэд яаж чадахгүй. Заллин ловер шантааж гээд олон зүйл ангаар ир үүснэ. Тэргэлээ чи гомдол гарга. Аав ээж чинь гомдол гаргах ёстой. Би тэгэхээр зүгээр л хорон санаатны үгэнд хуурдаж бүхэл бүтэн 3 жил зовсон байх нэ гэд уйлгнахад Бэндэр тайтгаруулан тэврээд хараа өөрийгөө бүүр утгаа. Гол нь чи ээжийг аварч чадсан шүү дээ. Одоо өнгөрснийг мартаа гэд духыг нь унарлан гараас нь чанга атгаад ахын дэрчглээ. Хүүгээ аваад ээж дээр очие. Танилцъя гэд тэргэлийг хөдлөн буув. Тэнд удсангүй. Тэргэл гэрээ маш их санснаа нь элд үндэлцээд байлаа. Бэндрийн аав хамт яван удуудтайгаа танилцаж зүй тавих өдөр судраа ярилцсан гэж ирээдэл нилээгэн болсон ч Бэндэр Булгаа хоёр зэрэг хориглон аваа. Та жоохон л хүлээч. Эхлээд энэ асуудлаа зохицуулсан дээр гэж атгасаар арай хийж үлдээжээ. Үгээ тэрэн Бэндрэгээ дагуулсаар гэртээ ороход аав ээж нь дүү нар нь бас альмаа гэд бүгд байж тааран хагцас салсан нэгэн гэр бүл баяр хөөртөө тэрвэрлдэн уулзцаав. Сонсон зүйлдээ итгэж одан уйлсаар суугаах халуунагаа халамжлан тайлгаруулах заяа хүү. Ох минь одоо тайвшир. Ахын чамайг хичнээн олон жил бит гэртлээ ирэвдэ. Намайг уучлаарай гэж шивнийг шахам хэлж нүдэндээ гэлтгнаг нулимсэн дуслыг арчиждан суваа. Би хизээч далайгийн дүү болохгүй. Зүгээр л мөрөөрөө амьдрий. Та намайг явуулчих тэхүү гэд
халиуны хаалга руу байн хяламхийн харна. Заяа хүү түүнийг тайлгаруулан далайгийн тухай сонссон. Би бүхэл арга хэмжээ авна. Цаашид чамайг хинч хомдоохгүй. Ахта ирээч, гуйж байна. Гээд сүгдэд суучхав. Хамгаалагчид нь сандралтанд өгсөн боловч заяа хүү гараа занган байлуулад эрхэс ирсэн үү? Эрмэгс орвол гэчгээд сүгдэн суусаар л байлаа. Дөлгөөн төрхтөө настай хүнийг сөкрөө суужсанд халиуна ихэд эмзэглэн "Аха, та бас л доо. Би юу?" гэсээр өвгнийг сугдан босгоод сандалд суулгав. Тэгтэл айхал жамсгаатсан эрхэс шууган орж ирээд халиунаг тас тэврэн "Зүгээр өмнө хараа, хичнийг санаа зовбоо" гээд бүх биеийг нь тэмтчин үзэж сая санаа намар бололтой уртаар амьсгаа аван инээмсэглэлээ. Тэд удтал ярилцсны эцэст заяа хүүгийн хүслээр халиунагийн аав ээжтэй уулзаж ярилцахаар тохиржээ. "Юутайч энийг авч бай. Ойр зүрийн хэрэглээндээ зохицуулна үз" гээд банкны карт өглөө. "Аа тийм" гэснээ ширээнийхээ шургуулганаас 2 зураг гаргаж ирээд халиунаад үзүүлэн "Чи багтаа Үүлэн гэдэг нэртэй байсан шүү. Энэ хардаа" гээд нэг зураг үзүүлвэл ээж нь бас нэг үл таних эр хоёр настай болов уу гэмээр халиунаг дундаа тэрчгсэн байх хагаад ард талд нь хайртай охин үүлэнтэйгээ гэсэн бичиг байлаа. Тэргэл Балжмаа хоёрын араас гарсан дэмчиг Довчин хоёр нэлээд оройхон хот руу орж иржээ. Замдаа бат сайхантай холбогдох гэж өчнөө оролцсон ч утсан салгаатай байгаад болсонгүй. Минчидэл улааж багтартлаа уралсан дэмчиг өөрүүгээ агсран "Гой сайхан ихнэр олоод өгч байхад тогтоогоод авч чаддаггүй арчаагүй хог төмний шившиг болгож орхилоо" гэхэд Довчин ч мөчөөгөө өгсөнгүй. "Таа ч гэсэн ихнэр алдчихсан биз дээ. Үгсэндээ уралсан" гэж өргөлзлөө. Дэмчиг хотын түгжрийн дунд хараал урсган явах зураа цагдаа дүүрүүгээ залгаж бат сайхныг асуув. "Хэрэг толбогдсон сураг байсан. Дүү нь одоохон асуугаад үе. Төр хүлээж бай" гэжээ. "Хоёр гिचиг хөлийг нь хууг цохоод холбож хөтлөөд явна да" хэмээн нүдээ улаанаараа эргэлдүүлэн шуугтан амьсгаадан жолоогон мушгин баярын гэрлөө дөхөж явтал цагдаа дүүн залгаж байна. "Дэмчиг ахаа, цаадах чинь таны нэрийг барьж хүн амьтанд дарамтлаад бүр сүүлдээ насан туршаагүй охины хүчирхэлхий завдаад баригдчихсан юм байна. Болгоомжтой байгаарай" гэлээ. "Юу? Яасан гинэ? Хэний хүчирхэлсэн гэж?" "Нөгөө баярын охиныг гин. Хөдлөшгүй нотлох баримттай юм бах." "Өө, новшма. Ингээд хүнд итгэж болохоо байчихсан байгаа юм да. Яах вэ? Та над руу хүрээд ирээ. Хоёулаа аргуудъя." Дэмчиг тэд орой бодож иргэн давхисаар нэг хамаатныхаа гадаа зогсоод "Май түлхүүр ав. Эднийд ороод гадагшаа дотгошоо гаралгүй байж бай. Би явж хаад ир" гээд таксинд гар өргөн суужээ. Дотроо хүсээгүй боловч уянгийн санал таалагдсан болохоор алдар дугүйхэн толгой дохиод доошо харан хэвтлээ. Бүсгүй хувцаа тайлж буй бололтой минут гарan болсноо хөлийнх нь улнаас эхлэн барьж эхэллээ. Туранхай биедээ баймгүй чангаар өвдтөл атгах бөгөөд баг багаар дээшилсээр ууз нурууг нь илбэхэд хамаг биеийн сулран гүн тавширлыг мэдэрч эхэлсэн алдар өөрийн ирэхгүй уянга руу гараа явуулан биеинд нь хурж зөөлөн илбснээ. "Чи хаана ингэж гой барьж сураав вэ? Амьдрахын эрхэнд л та гулгай массажинд орж үзээгүй юм уу?" "Үгүй, сонсч л байсан юм ээ. Би тэнд нэг хэсэг ажилладаг байсан юм аа. Дараа сүмбэтэй танилцаад тэгээд гарчихсан юм." Уянга нуруунд дээр нь сунаж хэвдээд хөхөөрөө өрөн нааш цаас суналцсан хөдлөж байснаа. "Одоо дээшээ харчих. Уг нь тос дурхвал илүү гоё болтгийм. Таны хүсвэл дараа илүү гоё хийж өгнө" гэлээ. Алдар дээш харан хэвдэхэд эргэтэн нь аль хэдийн хатуурч гоцоогоод дотоожондоо багтаж ядан нумарч байв. "Ёй, би дэсэхгүй нэ. Та дотоожоо тайлчих. Би одоохон." Алдарч дуртай нарахгүй дотоожоо тайлаад чармай нүцгэн дээш харан хэвдлээ. Уянга бүх бээрээ шахана алдаж хөхөөрөө өрөн эргэтэнг нь эргэнүүлэн үнэхээр гайхалтай таашаал мэдрүүлэн хөдөлсөөр байв.
Алдрын тэсвэр барагдах бололтой өндөлжөж уянгийн үзгнөөс бадлан лүүн шургуулах санаатай зүтгэсээр нэг мэтгэд нойтон халуун давчуу орчин руу лүгхийн ормогц төдөдөлгүй айхалсаар тавьж орхилоо. Уучлаарай, тэссэнгүй. Ирчүүл бүгд л ингэдэг. Ямар тач ачиг тань хариуллаа шүү. Би явлаа. Гэд уянга бусан хувцлахад дараа уулзаж болох уу? Би чинь эр нөхөртэй үр хүүхэдтэй хүн шүү дээ. Гэхдээ нэг удаа жинхэнэ гой барай хийж өгнө. Хувцлаад дууссан уянга хөнгөн мишэл тодруулан сайхан амраарай гэчгээд гарч одоход алдар сүмбэ азтай золиг юм. Хөнгөмсөг юм шигч ялдам ухаалаг бүсгүүдэд танилцаж химэн аманда аярхан шивнсээр үлдэв. 15 дугаар хэсэг төгсөв.